гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За манай төрийн байгуулалтын маш чухал бүрэлдэхүүн хэсэг болсон үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр хувь зүйн салбарт мэргэжсэн улс төрийн болон төрийн ажлын туршлагатай хоёр нэр дэвшигч орж иж байна. За нэр дэвшигчдийн тухайд бол угаасаа мэргэжлийн болон ажлын туршлагын талаар ярих зүйл бол байхгүй. Бүгдээрээ та бүхэн эрхээ биш хөлөө зөвшөөрч байгаа баха. Тэр үтгээд бид та бүхэнд үндсэн хуулийн цэцлэр очиод яаж ажиллахыг гэсэн бас нэг айхтар хэлсэн хэлээгүй та бүхэн тэрийг мэдэж ажиллах нь эргэлзээгүй. Гэхдээ нэгэнтээ энэ хууль тогтоох институцийн хувьд тодорхой шинэ институцийн томилгоотой холбоотой ийм хилцүүлэг, ийм шинэ асуудал эргэж явах үед бол бид бас саналаа хэлдэг. Та бүхэнд бас тодорхой зарим зарчмуудыг бас ажилдаа анхаараар гэж сануулдаг. Энэ бол та бүхний мэдж байгаа зүйлийг эргэн сануулж байгаа хэлбэр, та бүхний ой санамжийг л жишээ дахиж сэргээж байгаа хэлбэр гэж ойлгоорой гэж байна. Би ийм 5 зарчмыг та бүхэнд дэвтэрдүргөө баримтлана. Энийг баримтлаарай гэж аль бие усаар энд тэмдэглэж үлдээх бодолтой байна. Нэгдүгээр бол үндсэн хуулийн цэцгийн гишүүн бол хараат бус байх ёстой. Энэ бол нийгмийн өөрийнх нь бас хүлээлт, улс төрийн үйл явц дах бас маш чухал хүлээлт. Та бүхэн альч намаас ямар нэгэн байдлаар хараат бус байдлаар үйл ажиллагаа цаашдаа явуулна гэдгээ бол өөрсдөө тангараа өрөх үедээ ч гэсэн энийг дотроо санаж ажиллаа хийж байхдаа бас энийг байнга санаж хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэж гэмээр шинэ улс төр дэх зарим нэг үндсэн хуулийн зэслэр очсон тодорхой шинэ маргаан гэдэг юм уу, тодорхой шинэ үнэн зөвийг олохтой холбоотой асуудал дээр та бүхний шийдвэр бол зөв байж тарнаа. Нийгэм бол энийг өндөр хүлээлттэй байгаа. Өнгөрсөн шинэ жил тойрны зарим нэг асуудлууд бол энийг илүү тодтогч өгж байгаа шүү гэдгийг бас сонсон тэмдэглэж байна. Хоёр дахь зарчим хууль дэдлэх. Хуулийн өмнө, шүүхийн өмнө, цэцгийн өмнө бүгд эрхтгч байдаг. Та бүхэн ч гэсэн хүн болгоныг эрхтгч байгаа гэдгийг оролцогч таал болгоныг төрийн институт болгоныг оролцох үед нь бол эрхтгч байгаа шүү гэдэг талаас нь асуудалд хандна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Ингэж бол та бүхэн чаднаа гэж бодож байна. Энэ бол та бүхний үнэт зүйл ажлын үндсэн баримтах зарчмаас гадна байнга хэрэгжүүлэх ажлын арга зүй болох ёстой гэж ойлгож байна. Гурав дахь зарчим. Үндсэн хуулийн цэцээс гарч байгаа шийдвэрдээ цэцгийн гишүүн бол төвийг сахидаггүй. Ерөөсөө төвийг сайн гэсэн ойлголт байхгүй. Улс төрөөс ангид байдаг. Тэгэхээр бид бол заримдаа төвч бай, заримдаа төвийн сахисан шийдвэр гаргах гэж улс төрийн төвшөнд ярьдаг ч гэсэн яг энэ институтсээр ийм зүйл яригдахгүй. Та бүхний шийдвэр бол зөвхөн үндсэн хууль захирагдана. Зөвхөн үндсэн хууль захирагдана. Тэгэхээр гарч байгаа шийдвэр маань үндсэн хууль захирагчаа гэж бид ойлгож чинь төрийн институцийн хувьд хүлээж авдаг. Цаашаа та бүхний оролцож гарах шийдвэр ч гэсэн тийм байгаасаа гэж бас хүлээж байгаа шүү гэдгийг энэ дондсон тэмдэглэж байна. Тав дахь зүйл манай нийгмийн хамгийн том хүлээлт болсон та бүхний хэрэгжүүлэх, та бүхний очих институцийн хэрэгжүүлэх ажил шударга усны шалгуур, шударга усны зарчим. Шударга ус та бүхэн хэлж байна бидэн дээр бас зохих төвшөнд бол бидний эрхийн асуудал бидэнд бас шударга ус байдал бий усан гэдгийг биерээ дууснаа хэлж байна. Энэ бол харамсалтай. Энэ бол манай шүүхт байгаа магадгүй шинэ байгаа алдаануудын энийг та бүхэн өөрсдөө биерээ дуусан болвол цаашдаа ийм зүйл байхгүй цэцгийн төвшөнд бол та бүхэн ёстой. Шударга ус тэр та бүхний гараа өргөж шинэ саналаа өгсөн цэцгийн даргын шинэ алах цохид шийдвэр гаргасан энэ зүйл дээрээс байн гарч байгаа ёстой учраас энийг бид нийгмийн хүлээлт шүү гэж ойлгох ёстой. Улс төрийн хүрээний маш чухал хүлээлт байгаа шүү гэдгийг ойлгох ёстой. Тав дахь асуудал бидний бүгднгээс нь та бүхэн төрийн өндөр албан тушаалтан байсан, төрийн өндөр албан тушаалтан болох энэ сонголтод орж байна. Энэ сууж байгаа бид мөн адил төрийн өндөр албан тушаалтан бидний баримтлах хамгийн чухал зүйл бол ёс зүй. Ёс зүй бол бүх зүйлийн хэмжүүр. Бүх харилцааны бас хэмжүүр. Ялангуяа харилцааны суурь нь бол ёс зүй байдаг бол энэ ёс зүйн байдлыг төрийн албан хаагчийн өндөр албан хаагчийн ёс зүйг та бүхэн бас өндөрт өргөж бас энийг үлгэр дуурайл болж явах ёстой шүү гэж ойлгож байна. Би бол хувьдаа та хоёрыг ажил хийх байдлаар мэднэ. Бас мэдээж хэрэг янз янзын нийгэмд болж байгаа нөхцөл байдлыг бид янз янзаар ярьж болно. Нийгэм олон талт байдлаар ярьдаг. Гэхдээ та бүхнийг бид дэмжиж саяны хэлсэн тэр шударга шиг тогтоох энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх институцийн шинэ бүрэн эрх гишүүн байдлаар ажиллах нь зүйтэй гэж ойлгож байна. Амжилт хүсье.